Байна уу? Сонсож байна уу? Юу лайв орж ирж байгаа болов? Хариу өгөөрэй. За, сайн байцгаана уу? Би яг одоо захимчаараа лайв одоо анх удаа хийж байна. Тэгээ тайдтайгаа гоё өссөн. Хүн болгон л баг лайв хийгээд байна. Тэгээ бас яаж дутах вэ? Гэхдээ чөлөөт юм гэхээс илүү тэгээ бас хүнд хэрэгтэй байдлаар лайв хий гэж бодоод байгаа. За тэгээд өнөөдрийн тайттай бас ярилцъя гэж бодоод байгаа зүйл бол ер нь сүүлийн жил ер нь бол энэ таргалтай холбоотой сэдвээр бас хүмүүст мэдээлэл өгөхийг бас илүүд үзээд байгаа. Учир юу вэ гэхээр ер нь бол одоо маш олон өвчний суурь болоод байгаа нь энэ таргалтын эмгэг байгаа. За хүмүүс ихнээсээ орж иж байна. Энд ингээ хариу өгөх хэрэгтэй баг. Яриа хэр сонсогдож байна? Миний яриа сонсогдож байна уу? Сонсогч байвал хариу гэж туслаач. Энд чи ерөөсөө ганцаараа яриад байгаа юм шиг жоохон тийм л юм байна. Яриа сонсогдож байна уу? Чанга ярих хэрэгтэй. Сайн байна. Сайн. За тэгэхээр таргалтыг одоо манай найзууд юу гэж бодож байгаа юм бол ер нь Монголд хэр их байдаг гэж боддог бай таад. Таргалтын талаар бас яг байна уугүй юу? Ер нь эсвэл ойр тойрны гэр бүлийнхэн дунд чинь таргалтай холбоотой одоо асуудалтай хүмүүс хэр байгаа вэ? За одоогийн мэдлэр 30 гаруй хүн ороод ирсэн юм. За тэгэхээр энэ яг таргалт байгаа эсхийг тэгээ монголчуудын шимт хичээлийн талаар халдвар цэс өвчний эрсдэл хүчин зүйлийг тогтоох бас яг үндэсний хэмжээний судалгаанууд бол 2009 он, 2013 онд бол дистаралтайгаар хийгдчихсэн. Тэгээ энэ дэр их сонирхол тоо гарсан байдаг юм билээ. Анх 2009 онд хийгдэж байхад бол за 15-аас 64 насны хүмүүсийн дунд илүүдэлчин таргалцтай хүмүүс 30% байна гэсэн юм тоо гарч ирсэн байдаг юм билээ. За тэгээд 9 он гэхэр чинь 14 3 он тэгэхээр 4 жилийн дараа бас үндэсний хэмжээний судалгаа хийгдээд үзэхэд нөгөө 3 төтмийн нэг нь илүүдэлчин таргалцтай байсан болвол 4 жилийн дараа 50% болоод 2 хүн төтмийн нэг нь болоо өрцсөн бил. Тэгэхээр маш богино хугацаанд маш их одоо өндөр нэмэгдэж байгаа ийм одоо эмгэг бол одоо энэ таргалт байгаа. Тэгээ яагаад энэ таргалт болоод байна гэхээр энэ бол дэлхийн нийтийн л ерөөсөө маш том асуудал болцсон. За яагаад учир нь гэвэл одоо дэлхий гэдэг маань өөрөө глобалчлагдаад хотчоод хоол хүнсний зүйл, хүмүүсийн дасгал хөдөлгөөн энэ бүхэн бол маш их хөлөө өөрчлөгдөж байгаа. Тэгээ монголчууд ч гэсэн одоо нүүдлийн соёл иргэншлээсээ суурин соёл иргэншилтэй золгож эхэлсэнтэй бас холбоотой. Ер нь бол ажил амьдралын юм аягтай л ерөөсөө холбоотой ийм зүйл байгаа. Тэгэхээр энэс бол одоо та бол зүхтаах аргагүй болцсон. Тэгэхээр одоо бас нөгөө талаар нь зүхтааж бас болох юм л да. Юу вэ гэхээр эрүүл амьдралын хэм маяг гэж одоо яриад байгаа тийм ээ. Эрүүл амьдралын хэм маяг гэж за эмч хүн үү гинэ. Эмч хөө. Эрүүл амьдралын хэм маяг гэж яриад байгаа. Тэгэхээр амьдралын хэм маягаар бид нэр их өөрчлөх ёстой. Яагаад гэвэл одоо нүүдлийн соёл иргэншлээс нэг л суурин соёл иргэншилд бид нар ороод ирсэн болвол амьдралын маягаа ч гэсэн идэвхжүүлэх надад ийм л одоо зайлшгүй шаардлага гарч иж байгаа. Тэгэхээр амьдралын хэм маяг гэдээ ингээд үзэхээр бол мэдээж эрүүл мэндийн боловсрол гэдэг юмыг бид нар бас ерөнхийд нь бүр нарийн төвшин биш юм ахэд нэг зөв мэдээллүүдээ өөрийн болгоод авчих нь их чухал. Яагаад гэвэл буруу мэдээлэлтэйгээс болоод энэ тентхийн одоо зөвлөгөө, энэ тентхийн хүмүүсийн зөвлөгөөч гэдэг юм уу бас буруу одоо зүйлүүдээр хэмэлд орчих гээд байдаг ийм талтай л да. Тэгэхээр миний зүгээр бас гол зориод байгаа юм бол хүн бол өөрөө тэр амьдралын хэм маягийн жорыг бол өөрөө тохируулад яваг. Миний зүгээс бол чадлаараа одоо яг шинжлэх ухаанч одоо ийм мэдээллүүдийг энгийн хэлбэрээр бас хүмүүст өгье гэж бас зорж байгаа.
За тийм дээр ч гэсэн бас саяхнаас та бүхэн бас харсан байж магадгүй Монгол телевизээр өнөө өглөө хөтөлбөр дээр эрүүл мэндийн болон гэрчлэлээр бас яг энэ чиглэлийн мэдээллүүдээ бас өгөөд эхлээд явж байгаа. Тэгээд энэ бас гоё боломжийг олгосон Монгол телевизийн бас хамт олондоо баярлалаа гэж бас хэлмээр байна. За тэгэхээр та маань ер нь идэвхтэй дасгал хийж байгаа фитнес явдаг найзууд хэр байна? Фитнес явдаг найзууд эсвэл идэвхтэй гүйцэтгэх, харайчдаг ийм найзууд байна уу? Гэхдээ харин яг тэгэхээр хүмүүс ингэдэг байхгүй. Тарган хүн маш юм богино хугацаанд жингээ асах гал одоо хүмүүс ийм одоо зүйлүүдийг хурдан хүсч эхэлдэг. Тэгэхээр ерөөсөө л нэг юм тойроо би яриад байгаа юм шиг боловч ерөөсөө амьдралын маягаа л бид нэр өөрчлөхгүй болвол яаж ч богино хугацаанд дэглэн бариад идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгээд жин хасчих болно. Ингээ буцаад тэр нь бол жингээ нэмчдэг. Тэгэхээр бид нэр бол эхлээд за яг юуг нь хийх вэ гэж одоо жижиг юм деталь юмуд руугаа одоо яарвчлан орохоос илүүтэйгээр амьдралын хэм маягаар бид нар ерөөсөө өөрчлөх ёстой юм шүү гэдгийг ингээд энийг суураар бүр ингээд одоо дадал болгоод ойлгочих нь хамгийн чухал. Тэгээд дасгал хөдөлгөөний хувьд бол мэдээж за яг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол өдөрт 30 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хий гэж одоо зөвлөдөг. Энийг бол баг хүн болгон мэдж байгаа. Гисэн хэдиж энийг хийж чаддгуудаа л хамгийн гол асуудал байна. Тэгэхээр миний гол үсээд байгаа бол 30 минутын дасгал хөдөлгөөнийг манай найзуудаа хийдэг болчооч гэж хүсэж байгаа. За тэгээд дасгал хөдөлгөөний дундаа бол за яг чин хасгах байгаа хүмүүс бол ихэвчлэн аэробикийн төрлийн дасгалуудаа бас сонгож хийгээрэй. Фитнесүүдэд очиод ялаа гэхэд бол шууд одоо гантел төмөр одоо буюу булчинд ачаал өгөх дасгал гэхээс илүүтэйгээр илүү кардио дасгал буюу таны зүрхийг ачаалуулах. За тэгээд дээрэс нь амьсгалын тоог ч олшруулж байгаа ийм дасгалаа та сонгож хийгээрэй. Гэхдээ эхлээд шууд одоо өндөр ачаалтай бол дасгал хийх шаардлагагүй. Гэхдээ аэробикийн төрлийн энэ дасгалуудаа хийх юм бол таны өөгч бол шатдаг ийм онцлогтой байна. Гантелтэй буюу илүү булчинд ачаал өгсөн дасгалууд бол булчингийн чинь л илүү томруулж өгнө. Тэгэхээр эхлээд жингээ хасгах чинь гэдэг маань бол өөхөө шатаах нь чухал. Тэгэхээр өөхөө шатаахын тулд бол ерөөсөө энэ төрлийн дасгалыг одоо сонгох нь бол чухлаа. За түрүүн тэнд нэг найз суужсэн. Олон төрлийн цайнууд байдаг. Тураах цай энэ төр гээд байдаг. Тэд зөв юм уу гэдэг. Яг хоо мэдээж цай гэх юм бол ногоон цай бол кафений агуулмж хүндэртэй байдаг болохоор өөгч тахад тодорхой хэмжээний нөлөөлдөг. За зарим лептин уураг агуулсан гэдэг юмнууд бол байдаг. Гэхдээ яг энэ зүйлүүдэд ач холбогдол өгнө гэвэл энэ бол эндүүрлээ. Энэ зүйлүүдэд ач холбогдлоо өгчөж та одоо энийг нэгд тавьчих юм бол таны илүүдэлж юм бол бараг хасагдахгүй. Яг хөө мэдээж тодорхой хэмжээний хасагдчих болно. Гэхдээ энийг чи эрчимжүүлдэг юм ерөөсөө дасгал хөдөлгөөн хоол. Тэгэхээр та дасгал хөдөлгөөн хоол хоёр дээр анхаарахгүй байгаа бол одоо илүүдэлжинтэй гэсээ ангижрий гэж одоо хүсээч хэрэг байхгүй. Зүгээр илүү дутуу янз янзын нэмэлтээр тэгж авч бас мөнгөний гар зулаад л хэрэггүй. Гэхдээ дасгал хөдөлгөөн хоолоо дээр одоо эрчимтэй одоо хэмнэлтэд ажиллаж байгаа тохиолдолд ийм нэмэлтээр зүйлүүдийг нь хэрэглэх нь бол тэр зүйлүүдийг нь идэвхжүүлж өгдөг ийм л зүйл юм байна. Гэхдээ бол үндсэнгээр бол тэр зүйлүүдийг хэрэглээд илүүдэлжингээс асчнаа гэвэл энэ бол том эндүрэл. Нөгөөдгөр нь зөв ойлгох зүйл нь юу гэхээр та идэвхтэй дасгал хөдөлгөөн зохистой хоолтын горимынхаа хажуугаар ийм зүйлүүдийг цай байдаг юм илүүдэлжин хасдаг нэмэлт зүйлүүдийг авч хэрэглэх юм бол энэ илүү үр дүн төрнэ гэсэн үг. За тэгээд дасгалыг бол яг түрүүн хэлсэн тийм ээ идэвхтэй дасгал хөдөлгөөн буюу аэробны дасгалыгаа илүү төрүүлж одоо сонгож хэрэглээрэ гэдгийг бол хэлсэн. За хоолтын хувьд бол ярихаар бол мэдлэн их юм ярина. Давсгүй хоол идвэл таргалт багасны энэ Эрика Эбигийн ярьж байгаа бас зөвлөдөө нэг юмч дэглэм гаргасан байсан. Тэр нь юу вэ гэхээр давсгүй хоол идвэл таргалт багасна гэсэн энэ талаар юу гэж бодож байна. За ер нь бол монголчуудын хувьд бол
давсны хэрэглээ бол маш их өндөр. Өдөрт бол хүн нормондоо 5 г давс авах ёстойгоос бол монголчуудын дунд хийгдсэн судалгаагаар 11 г давс иддэг юм билээ. Тэгэхээр энэ давсыг бид нэр ил болон далд дагуулламжаар бол нэлээд их идэж байгаа. Далд гэдэг нь болохоор бидний одоо хүнсэндээ одоо шууд худалдаад авж байгаа хям, талах гэдэг энэ болгонд чинь давсны агуулмж бол нэлээд байдаг. Эндээс авж байгаа. Тэгэхээр давс их идээд байна гэдэг нь өөрөө давс маань өөрөө натрийн яв маань өөрөө усыг бит татдаг. Тэгэхээр нөгөө тарга биш нөгөө хаван гэдэг хошин шиг байдаг шиг ер нь бол жинд маш их усыг татдаг. Тэрүүгээр бол бас усыг гадагшлуулахгүй жингийн бол нэмэх ийм одоо зүйлтэй. Гэхдээ яг өөхөн эсийн хоримтлалд бол давс төдийлөн бүр тийм одоо онцгойгоор үүрэгтэйгээр бол оролцохгүй. Гэхдээ бид бол маш хэмжээний усыг татаж бид жин одоо нэмжээдэг байх нь. Тэгээ дээрэс нь бол артерийн даралт ихсэх эмгэгт бол энэ давс маш их одоо чухал үүрэг оролттой хүмүүсийн оролттой байдаг байх нь. За асуулт байна. Язралтын талаар мэдээлэл өгөөч. За язралт бол угаасаа арсан дээр бол эластин коллаген гэдэг одоо уургийн юм агуулмжууд байдаг. Тэр уургийн зүйлүүд тодорхой хэмжээний дутамгшилтай хүн байдаг. Эсвэл дутагдсанаас болж арс одоо язарч урагдах одоо зүйлний илэрч байгаа нь бол язрал байдаг. Тэгээ язралын тосууд гэдэг нь энэ л эластин коллагеныг одоо агуулсан юм тосуудыг нэмэлтээр түрхэж арсанд нэвчүүлэх замаар тэр уургийг өгж байгаа юм зүйл байдаг. Хоолоо зохицуулаад жимд явдаг гэтэл таргалаад байгаа. Өмнө хатуучин мэдтгүү дэглэмж их барьж байсан. Биеийн тасгал тухгүй байна гэж байх уу? Хоолоо зохицуулаад жимд явдаг гэтэл таргалаад. Тэгэхээр хоолоо зохицуулахын тулд бид нар бас яг нэг юм бас ойлгох хэрэгтэй. Өдөрт яг таны ажил амьдралын хэм маяг, нас, хүүснээс ч хамаараа та ер нь өдөрт хэдэн килокалори илчлэг авах ёстой юм бэ гэдгийг бид нар мэдэх ёстой. Яг зөвхөн дунджаар бол эмэгтэй хүн бол 1800-аас 2000 килокалори, эрэгтэй хүн бол 2000-аас 2500, 600 хүртэл бол авах ёстой гэж үздэг. Тэгээд энийг бол бас бид нэр өөрөөртөө бодоод үзэж болно. Би дараагийн нэг хичээл дээр боддог аргачлалын зааж өгнө. Тэгж жагаад тэгвэл та одоо жишээл өнөөдөр 1800 авах ёстой юм бол та жингээ хасж байгаа бол нэг 1300 авна гэж тооцдог ч юм уу тийм ээ. Тэгээд дасгалаар хэдэн килокалори шатааж байгаа. Энэ хоёрын зөрүүн дээр одоо илүүдэлж юм бол яг эссенциалны буюу одоо нэг хоол хөдөлгөөнөөс үүссэн илүүдэлж юм бол буцаал өөх шатах процедураар бол хасагдаад явна. Тэгэхээр саяны хүмүүс маань та дасгал хийж яхад амьсгалын чинь тоо хэр олширч байна. Тэрийг бас сайн хянаарай. Хөс чинь хэр их гарч байна. Энэ хоёроо та яг өөх чинь шатж гин үгүй юу гэдгийг л одоо хянч. Ингээд дасгал хийж байгаа үед хөс чи их гараад амьсгалын чинь тоо мэдээж зүрхний цохилт амьсгалын тоо чинь олширчл байгаа бол таны бие махбодод их бага хэмжээгээр өөх шатах процедур явж байна. Тэгэхээр та энийг бол одоо зогсохгүй одоо хаягхгүйгээр үргэлжлүүлэн хийгээрэй. Тодорхой хэмжээний хугацааны дараа танд бол үр дүн гарна шүү. Өөхөн эдийн хавдар гэж юу юм болоо? Ер нь хавдар гэдэг маань болохоор бүх эдийн эсүүдд бол хавдар бол үүсдэг. Тэгээд хаана үүсэж байгаагаас хамаарал хавдар гэдэг юм. Тэгэхээр өөхөн эдийн хавдар гэдэг маань болохоор өөхний эсэл одоо хит их хэмжээгээр одоо эсийн зохицуултгүйгээр одоо бие махбодын зохицуултгүйгээр хэмжээгээр одоо ургаж томорж байгаа юм зүйлийг өөхөн эдийн хавдар буюу лимфом гэж нэрлэдэг байгаа. Тэгээд энэ зүйл маань болохоор хортой юу, хоргүй юу гэдгийг тусгай одоо шинжилгээгээр үзэж яж. Тэгэхээр энийг бол нарийн мэрэгжлийн эмчнүүдэд бас үзүүлэх хэрэгтэй. Жин хасахад арьс сулраад байгаа яах вэ? Яг ийм зүйлүүд бол тохиолддог. Жин хасахад тодорхой хэмжээний хүн жингээ хасаад эхэлдэг. Ингээ хасаад эхлэнгүүт одоо нөгөө төрж оргож иржсэн өөхний агуулмж эзлэхүүнүүд маань багасаад ирэхээр арьс маань сулрах гэдэг. Тэгэхээр энэ дээр хоолтон дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Жин хасаад ингээ ирж явах үед бол уургийн төрлийн агуулмжтай хоол хүнсийг сайн идэж явахгүй бол одоо нэг үгүрлэл арьс чинь өөрөө ингээд тонус нь суларсан байна гэсэн үг. Тэгэхээр энийг буцаахын тулд уургийн агуулмжтай хоол хүнсээр арьсаа чангалж өгдөг. Тэгэхээр арьсаа чангалахын тулд бол уургийн агуулмжтай хоол хүнсүүдийг сайн хэрэглээрэй. Тэгээ энийг бас дараагийн хичээлүүдээр дэлгэрэнгүй явуулъя. За эмчээ лайв хатгалаар одоогор завгүй байгаа тул
За тэгнэ ер нь хадгалсан дээр юм шиг л хадгалж болдго юм билээ. Тэгвэл давсны хэрэглээ байгүй байж жин асагдана гэсэн үг үү? Тэгэхээр давсаа мэдээж хүн давс хэрэглэх хэрэгтэй. Давсыг тас хорж болохгүй. Гэхдээ бид нар бол давсыг далд хэлбэрээр бол бас авч байгаа. Тэгэхээр давс бол ингээд хэрэглээ багасна гэдэг маань зүгээр таны бие махбод эс дотор чинь усыг татаад байгаа энэ зүйлүүд буюу нөгөө хавн одоо зүйлүүд чинь багасч өгнө гэсэн үг. Тэгэхээр таны жин магадгүй одоо юу гэдгийг 60-аас 63 болчлоо гэхэд нөгөө усан хавн гэдгээр баг 3 хил нэмсэн байхыг ч үгүйсэхгүй. Тэгэхээр давсаа хасаад ирэхэд тэр 3 хил чинь багасчихна гэсэн үг. А нөгөө тэгвэр яг жинги чинь нэмж байгаа тэр бүтцэд өөхөн агуулмж чи хэр байгаа юм бэ гэдгийг бас тодорхойлох хэрэгтэй. Эцсийн зорилго бол өөхний агуулмжийг л багасгаад буцаагаад булчингийн массыг нэмэх юм байна. Тэгэхээр өөхний агуулмжийг багасгахын тулд өөхийг шатааж ижил багасгадаг. Шатаахын тулд дасгал хөдөлгөөн хоол хүнсэн дээр чинь идэвхтэй активатор одоо идэвхтэй ийм хоол хүнсүүд за магадгүй шаардлагатай бол нэмэлт одоо өөх шатаагчдыг бас нэмж хэрэглэж болно. Ингэжээж өөх шатна. Ингэжээж өөх шатчиж таны яг үндсэн илүүдэлжин таргалт гэдэг юм чинь багасч байгаа шүү. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас сайн ойлгоорой. Тэрнээс яг зөвхөн таны жин дээр гараа зогсоход 60 байх, 63 байх, магадгүй 55 байх эднэр бол бас тийм одоо чухал зүйл бол биш. Гэхдээ мэдээж тэрний дунд таны 60 кг эзлээд байгаа чинь агуулмж нь юу байна гэдгийг л бас сайн мэдэх хэрэгтэй байна. Булчингийн масс байна уу? Өөхний агуулмж байна уу? Энийг үздэг нь болохоор body composition гэж ийм аппаратууд байдаг. Таны биеийн хэдэн хувийг одоо булчингийн масс эзлээд энэ аль хэсгээр чинь хэдэн хувийн агуулмжтай өөх байгаад байна гэдгийг бол үздэг ийм аппаратууд байдаг. Тэр аппаратны тусламжтайгаар илүү оншилдог юм байгаа. За зарим нь бол бас уншиж амждаггүй. За зарим нь бол уншиж амжихгүй л. Тийм саруул намын ясмын калорийн ап байна лээ тэр зүгээр юм байна лээ шүү. Яг үнэ. Бид нар бас одоо нэгэн тал хүм болгон юм ухаалаг уцтай болцсон юм чинь. Өөр утсан дээр ирж яадаг бас би бол одоо энэ Samsung-ийн утсантай S Health гэдэг ийм аппликейшн өөрөөс нь ирдэг. Энийг бас ашиглаад сурчих хэрэгтэй. За дээрээс нь бол ийм калориудаа тооцдог одоо ийм аппликейшнуд байдаг. Тэрийг та өөрсдийнхөө утсан дээр өөртөө тохирохыгаа өөрөө судалж байгаад бас хэрэглээ заншчих юм бол энэ их бас зүгээр шүү. За уурга хавдрын их үсэг байвал уурга хавдрын их үүсвэр байвал өсөгдгөө. Ер нь бол хавдрын их үүсвэртэй байгаад нэг юм бол бас өсөх нь яагаад вөхөр хавдрын эс гэдэг чинь өөрөө бас тижэл аавна. Тэр тижээлийн их үүсвэрүүд бас болж идэг. Тэгээд бас яг мэдээж хүн хоолндоо бол уурга авах хэрэгтэй. Ер нь бол хүний өдөрт авах хэрэгтэй шим тижээлийнхаа нэг 100% гэж бодох юм бол 60% нүүрснээс авч явах хэрэгтэй. За тэгээ нэг 10% нь уургнаас авч явах хэрэгтэй. Тэгээ тэр нь уургнаас гэх юм бол ойролцоогоор нормондоо бол за яг хуу дунджаар бол эрэгтэй хүнд нэг 90-с 100 г уурга, эмэгтэй хүн бол нэг 70 г уурга өдөрт энгийн одоо хэмнэлээр амьдарч байгаа хүн бол уурга авч явах хэрэгтэй. За яг фитнес дасгал хөдөлгөөн хийж байгаа хүмүүс бол арай илүү хэмжээний уурга, бараг 2 дахин ихсгсэн уурга бас авдаг. Тэгээ энийгээ бол хоолноосоо авдаг. За зарим нэмэлт одоо уургуудаас авдаг юм зүйл байгаа. Гэхдээ нэмэлт уургаас авж байгаа тохиолдолд бол та зайлшгүй дасгал хөдөлгөөн хийж энийгээ шатааж, энийгээ задлахгүй бол таны элэг болон бөөрөнд бүтцийн өөрчлөлт өгдөг бас ийм том аюултай. За нөгөөтэйг нь уургийн хэрэглээг та ихсгээд бас уургаа сайн задлж, дасгал хөдөлгөөнөөр задлж булчин болгож чадахгүй бол энэ маань бас нөгөө уургийн ялзрал буюу задрал маань шулуун гидсэнд явагддаг болохоор энэ дээр шулуун гидсний бас одоо үр өсөл, ургацэг бас үүсэх магадлал бас өндөртэй. Тэрнээсээ үүсээд шулуун гидсний ор тавдар болохыг ч бас үгүйсэхгүй. Монголчуудын дунд бол одоо шулуун гидсний хор тавдар бас нэлээд өндөр байр суурь эзэлдэг. Яагаад гэвэл монголчууд бол бас уургийн хэрэглээ өндөртэй ард түмэн гэж явдаг юм байгаа. Яг зөв энэ баяраа бие юм гээд нүүрс усны ус хордог дэглэм маш муу бидтэй гээд ер нь
аливаа юмыг хориод байгаа дэглэмээс та хүн зүгээр л ерөөсө татгалзна гэж анхны ойлголт авчих. Ер нь зохистой юм гэдэг бол бүх зүйл байх ёстой. Нүүрсээ хэрэглэх ёстой, өөгцсөө хэрэглэх ёстой, уурга хэрэглэх ёстой, амин дэм эрцээ хэрэглэх ёстой. Гол нь зохистой хэмжээ гэдэг нь их багын л тохируулах юм байна. Тэрнээс нэгийг хориод нөгөөдгийг тавьж өгөх юм бол энэ өөрөө бие махбодод маш сөрөг нөлөөтэй байдаг. Тэгэхээр нүүрсний хувьд бол та харин аль нүүрсээ сонгох вэ гэдэг нь чухал байгаа. Одоо бидний яриад байгаа аль болох багасгаач гэдэг байгаа нөгөө чихэрлэг, сахарлаг зүйлүүд байна. За үр тариан дундаас одоо дээд гурилан бүтээгдэхүүн одоо хэрэгдэж байгаа илүү одоо юм гурилан бүтээгдэхүүнтэй жоохон багасгаачаал гэж хэлээд байгаа юм л да. Лайф хадгалаарай. Өдөрт яг хэдэн зарим нь 5 өдрийн цагаан идэлэл хин зарим нь 2-3. Гэхдээ яг өдөрт бол одоо нэг өндөг бол ойролцоогоор 6 грамм уурга агуулж байгаа. Саруул намынгийн асуултанд хариулъя. Өдөрт хэдэн өндөг идэх ёстой бэ гэж хүмүүс суудна. Тэгэхээр нэг ширхэг өндөг маань өөрөө 6 грамм уурга агуулдаг. Тэгэхээр түрүүн хэлсэнтэй эмэгтэй хүн бол нэг 70 грамм уурга өдөрт ноормдоо хоол хүнснээс авч явах ёстой гэх. Тэгэхээр энэ 70 граммыг зөвхөн жишээлбэл өндгөөр авчна гэсэн үг бол биш. Жишээлбэл махнаас авахд нэг 100 грамм мах бол ойролцоогоор нэг 20 грамм уурга агуулж яадаг. Тэгэхээр энэ болгоноос та бүхэн маань өдөрт яг хэдэн грамм одоо ямар хөө хэмжээний хоол идээд ийн гэдгийг тодорхой хэмжээний өөрийн анализ хийгээд тэн дээрээс та хэдэн ширхэг өндөг идэх вэ гэдгийг л тооцно гэсэн үг. Тэрнээс бол өндгийг их идлээ гэж одоо бас буруу шахаа шин бага идлээхэн цаашаа. Гэхдээ хэд их одоо бас уургийн агуулмжийг ямар нэгэн зүгээр энгийн тохиолдолд их уург идэх нь өөрөө уургийн бас одоо их юунд орохыг үгүйсэхгүй уургийн одоо задралд оруулна. Гэхдээ гол нь тэрийгээ өөрөө дасгал хөдөлгөөн байдаг амьдралын маягаараа задлж явах хэрэгтэй. Яг уургийн өндгний бол цагаанд нь илүү яг уургийн агуулмж илүү ихээр агуулдаг гэж үздэг. Тийм болохоор яг фитнес хийж байгаа хүмүүс бол илүү цагааны нь одоо голчилж идэх гэдэг тал бол байдаг. За дасгал хийх үедээ өөгштагч уу сайн уу? Яг мэдээж дасгал хийж явах үедээ өөгштагч хэрэгжилж болно. За тэгвэл дасгал хийж явах үед хамгийн гол юм бол ус уух нь чухал. За энэ дээр нэг хоёр зүйл гарч ирдэг. За мэрэгжлийн тамирчдын жингээ хасах процедур байдаг тийм ээ. Энэ мэрэгжлийн тамирчдын хувьд бол энгийн хүмүүсийг бодох юм бол өөхний агуулмж байдаггүй. Мэрэгжлийн тамирчид бол бие дагуулж байгаа усныхаа хэмжээг одоо хасаж жингээ хасдаг болохоор нэг булчингийн маасанд дагуулж байгаа усныхаа хэмжээг хасаж жингээ хасдаг болохоор мэрэгжлийн тамирчны хувьд бол тамирчид бол тодорхой хэмжээний усыг хязгаарлаж иж чин хасах ийм процедур явагддаг. За энгийн яг өөхөө шатаах гэж байгаа шатаа жингээ хасах гэж байгаа илүүдэлжин таргалтаа бууруулах гэж байгаа хүмүүс бол эсэргээр ус уух хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл яг өөх шатаах одоо шатаах буюу өөх маань задарч байгаа энэ процедур химийн урвалдаараа биохимийн урвалдаа ус нь өөрөө байж энэ биохимийн урвал явагддаг. Тиймэр утгаараа яг жин асж байгаа үед дасгал хөдөлгөөн хийж байгаа үедээ усыг тодорхой хэмжээгээр ойрхон хэмжээтэйгээр баг багаар бас ууж явах нь зөв байдгаа. Тэгжээж илүү өөх штат явагдсан шүү. Тэрнээс усаа хорчоод бас дасгал бол хийж болохгүй. За уурга анжабе могоонууд нь нас тариулъя. Уурга хүний биед дутагдж байгааг шинжилгээ өгөхөөс өөрөөр яаж мэдчих болох вэ? Биеинд өөрчлөлт их мэдрэгддэг үү гэсэн байна. Тэгэхээр уурга гэдгийг ойлгохын тулд уурга хүний бие махбодыг ерөөсөө бүтцийн хамгийн гол одоо үүсгдэг юм зүйл байна. За байшинтай зөөрлөх юм бол одоо каркас тоосго тийм ингээд нэг дүүргэж байгаа том гол зүйл нь болж өгдөг. Тэгэхээр уурга дутагдахаар нэгт бол яадаг вэхээр за ус хумс сунахч гэдэг юм уу те нөхөн төлчдөх процессууд маш их мууддаг. Яагаад гэвэл гараа шалбалчлаа гэхэд тэр нь эргээд нөхөн төлчих нь мууддаг ч байт юм уу. За уурга дутагдсанараа бас уурган дээр одоо өнцөлж одоо дархлаа тогтолцоо маань явдаг болохоор одоо маш их одоо ядрамтгай, тонимтгай дархлаа муудж ирдэг ийм шинж тэмдгүүд бол илэрдэг. Тэгэхээр уургийн дутж байгаа эсгийг бол ийм байдлаар бол мэдэж болно.
Яг зөв энэ Эрдэнэт тамирын асуудал нэрэл нүүрс усаа нөхөхөд бор гурил бүхэл үрийн овёос идэхин зөв бизтэй цагаанаас нь татгалзнаа гэдэг. Яг зөв. Тэр бол яг аль болох бүхэл үрийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй гэдэг юм юу гэхээр энэ аливаа юм үр тариа одоо энэ цагаан гурил цагаан зүйл гэдэг юм энэ гаднах хальс гаднах юмнуудын бүгдийг ингээд термдээд авчдаг. Тэгэхээр эндээс бол нэлээд шин дэвжээл Б-ийн төрлийн витамин, А-гийн төрлийн витамин, олон төрлийн витаминууд нь алга болдог. Дээрээс нь бол илчлэгийн хэмжээ нь одоо их нэмэгддэг. Цагаан гурил одоо цагаан төрлийн. Тэгэхээр энэ нөгөө зөкстэй хоолтын зөвд энэ бүхэл үрийн хүнсийг хэрэглээрэй гэдэг нь ерөөсөө ийм учиртай. Тэгэхээр эндийг бол зайлшгүй хэрэглэж явах нь зөвөө. Дээрээс нь бол нүүрсийг бол бид нэр жимс ногооноос бас авдаг. Үр тарианаас гадна ногооноос авдгийн ийм зүйлүүд байгаа шүү. За, лайв хатгалаараа за. За 175 см өндөртэй 65 кг жинтэй эрэгтэй хүн жимээр хичээлж байгаа үедээ масын уург ууж байгаа. Ямаа тэгээд бэлтгэлийн өмнө уургаа уучаад бэлтгэлийн дундуура 1 литр ус уучхаар нөгөө уург нь усандаа шингээд алга болчихгүй юу? Болохгүй бэлтгэлээ угаасаа хүний биохими процедур чинь ерөөсөө усан орчинд явагддаг. Тэгэхээр бол харин ч одоо шимэгдээд одоо ингэ явж байгаа гэдэг бол бие махбод чинь бол та юуг нь шингэлсэн ч гэсэн тэр чинь хоол боловсруулах замд чинь тэрийг шингэн байна уу үтгэн хэлбрээрээ байна уу угаасаа шимэгдээ шинт дижилтэй сүд чинь шимэгдээл ороо явчин тэн дээр санаа зовлтдоггүй. Бас нэг юм хэлэхэд зарим хүмүүс яг фитнес хийчээд яг унтахынхаа өмнө уураг уучаад унтдаг юм шиг үлээ зарим хүмүүсийг бидийг сонссон. Гэхдээ энэ бол бас их буруу зүйл шүү. Яагаад гэхээр уураг гэдэг нь өөрөө маш том нэгдэл, том одоо ийм молекулт нэгдэл байдаг. Тэгэхээр уургийг задлах хэрэгтэй байдаг. За яг энэ том молекулт нэгдлийн уургийг унтахтаа уучаад унтчихна гэдэг маань бие махбод чинь маш хүн дээр тусна. Яагаад гэхээр уургаа задлж чадахгүй байна гэсэн үг. Элэг бөөрөөр ч одоо гадагшлахтаа сайн задраагүй гэдэг маань дутуу нэгдлэр яснаар бүтцийн өөрчлөлтүүд их өгнө. Тэр утгаараа зөвхөн энгийнээр монголчуудыг гэдэг нөгөө маха идчихэд мангасаа зөвдөлж чонлоо гэдэг. Тэгэхээр орой аль болох унтахаас өмнөхөн бол уургийн агуулмжтай зүйлүүдийг бол маш бага хэрэглэх нь зөвөө. Гэвч хаанаас яаж эхлэх вэ? За турыг гэж их бодохын өдөр бүр гэвч хаанаас яаж эхлэх вэ гэн. За ер нь бол би турыг гэж бодож л байгаа бол дасгал хөдөлгөөний хоолнд анхаарахаас ихсүүлээд гэхээс хамгийн эхлээд өмнө яаж одоо эрүүл амьдрах вэ гэдгийг та сурч мэдэх нь чухлаа. Тэгжээж таны одоо энэ илүүдэлжин хасгаж байгаа төлөвлөгөө чи үр дүнтэй байна. Тэгэхээр та одоо турыг гэж бодож байгаа илүүдэлжингээ хасъя гэж бодож байгаа бол уншихаас эхлээрэй гэж зөвлөмөр байна. Жин хасах гээд байгаа хүн нэмэлт уурыг заавал уух шаардлагатай юу? Яг гоо жин хасгах гэж байгаа бол мэдээж нүүрс ус эхлээд ингэдэг л дээ. Ер нь гэхдээ олон төрлийн тактикууд байдаг. Эхлээд бол уургийн цогцолтоор жин хасах масах гэсэн юмнууд байдаг. Гэхдээ энийг бол та заавалчгүй одоо яг бол бас нарийн мэрэгжлийн эмчтэй уургатай холбоотой юм гэдэг зөвлөгөө бас нарийн зөвлөгөө авч иж ихэлсэн зүгээр баха. Тэрнээс хамаагүй бас их уургийн агуулмж аваад бол хэрэггүй. Мэдээж илчлэгээ сайн тооцох хэрэгтэй. За ер нь бол энд Гая заавчлаа. Гая бат гасан гэж хүний юуг асуулт хариулъя. Жингээ хасахын тулд эхлээд шууд фитнест явах нь зөв үү эсвэл эхлээд гүүх нь зөв үү? Уг нь бол гүүсэн зөв юм байгаа. Одоо жоохон дулаараад эхэлчих юм бол өглөөдөө гарч гүүгдэх юм бол гүүх маань өөрөө хамгийн их өөх шатаадаг дасгал хөдөлгөөн. Тэн дундаа та 30-аас дээш минут гүүсэн тохиолдолд өөх шатаах процедур бие махбод чинь маш хэрчимтэйгээр явагдаж эхэлдэг. Тэгэхээр та дунджаа 30-аас 40 минут гүүх юм бол өөх шатаалтууд бол маш хэрчимтэй явагдана. Тэгэхээр болж өгвөл гүүх дасгалыг сонгоор. За яг фитнест явсан ч гэсэн аль болох гүүх, аэробик, зүрхэнд ачаал өгдөг кардио дасгалуудаа сонгоорой гэж хэлмээр байна.
орой хоол идэхгүй байх нь зөв үү гэнэ. Гэхдээ мэдээж орой хоол идэх хэрэгтэй. Ер нь бол чин хасах чинь зөв амьдрах чинь ингээд хоолоо хасаад хориод иж болохгүй. Гэхдээ юуг нь идэж юуг нь багасах вэ гэдгээ сайн мэддэг болчих хэрэгтэй. Тэгэхээр орой хоол идэхгүй байна гэдэг нь уураг нүүрсийн буюу гурван бүтээгдэхүүнтэй юмудаа жоохон багасгах хэрэгтэй. Жимс одоо сүүсүн бүтээгдэхүүний зүйлүүдэд хэрэгжилж иж бас болно. Тэгэхээр л одоо ингээд хэдүүлээ яриад байхад ерөөсөө бид нэр эрүүл зөв амьдрна гэдгийг одоо эхлүүлэхийн тулд эхлээд уншихаас эхэлж байгаа, мэдхээс эхэлж байгаа, танин мэдхээс эхэлж байгаа. Тэрний дараа бид нар дасгал хөдөлгөөн хоолтон дээр анхаарах хэрэгтэй. Тэгхгүйгээр бид нар өнгөцгөн мэдлэгтэйгээр одоо ингэ явах юм бол бас буруу зүйлтэй учрна. Тэгэхээр бол та бүхэндээ гэж хэлэхэд бол эхлээд сайн унш мэдээрээ. Тэгээ тэр чинь миний зүгээс бол тодорхой хэмжээний одоо зөв чиглүүлэх талаас нь мэдээллүүдийг бас хүргэж явах болно. Тэгээд хамгийн гол нь өөрсдөө та бүхэн маань өөрөө цааш нь дэлгэрүүл судлаарай. Тэгээд өнөөдрийн асуулт ярилцлага анхны одоо энэ лайв зүйлийг өвгөр өндөрлөе гэж бодож байна. Тэгээ та бүхэн энийг ямар ч сан хадгалж, сэвлээд хадгалж тэгээд бас найз нөхдүүдтэй үзүүлэе гэж бодож байвал бас саянд оролцсон хүмүүс маань найзууд маань бүгд бас гоё шеэр хийчээрээ тэгээд бас зарим хүмүүст маань хэрэгтэй зүйлүүд яригдсан байх гэж бас бодож байна. Энэ Эрика бид бас нэг хариулж байгаа. Усан сэлэлтээр хичээлдэг нэг удаа сэлэхэд хэр удаан сэлэх вэ? Угаасаа усан сэлэлтийн одоо хөтөлбөрүүд бол нэг 45 минутаар явдаг шүү дээ. Усан сэлэхэд бол өөгч дах процедур бол сайн явагддаг. За баяраа би амийн нэг асуултанд хариулаад ингээд дуустай. Асуух юм хүн талаар хичээл сургалт. За хичээл сургалтаар ер нь өгсөн дээр юм байна. За ингээд өнөөдөр үгээр дууслаа. Баяртай. Удахгүй уулзнаа. Тэгээд гоё системтэйгээр дистаралтайгаар бүр яг цаг тохирж байгаа 7 хоногийн нэг өдөр нэг цагт бүр ингээ уулздаг болцгооч. Тэгэхээр тэр болгон дээр хэдүүлээ ямар сэдвүүдээр ярилцах вэ гэдгийг одоо төлөвлөж байгаа хэдүүлээ гоё дистаралтайгаар гоё явцгаанаа. Тэгээд онлайнаар ингээд гоё хичээл сургалт эхэллээ. Хамт байсан одоогийн байдлаар нэг 70 гаруй найз, 80-аад найз баг шиг байна. За найзуудтай баярлалаа. Тэгээд энэ бичлэгээ сэвэлчээ. Та бүхэн маань бас бүгд шеэрлчээрэй гэж бас хүсэх маань. Цаашаа найз нөхдүүдтэй хэдүүлээ түгээцгээе. За баяртай.